яг ер нь бол зохицуулт шаардлагатай. За нэг тодруулах зүйлс байна. Одоогийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль маань 2015 оны 7 сарын 8-нд батлагдсан гэх юм бол 11 дахь жил рүү орж байгаа. За тус хуулийн дээр бол нийтдээ яг одоо хууль зүйн нэр томьёоны талаас нь 11 тайлбар байгаа. Энийг юу гэж ойлгохгүй гэдэг одоо технологи явган зорчигчоос ихсүүлээд. Тэгэхээр 2018 оны засгийн газрын 239 дугаар тогтоолоор батлагдсан замын хөдөлгөөний дүрмэн дээр болохоор 55 төрлийн тодорхойлт байгаа. Жишээлбэл одоо 1-2-24 дээр мопед гэж юу хэлэх вэ гэдгийг ингээд тодорхойлцсон байна. Тэгэхээр одоогийн энэ хуулийн нэмэлт өөрчлөлт маань бол мопед, скутер гэсэн үг маш олон давтамжтайгаар орж ирж байгаа. За тэгэхээр мопедо бол ямар ч сан тодорхойлцсон бол скутерээ бол бид нар тодорхойлоогүй байгаа. Тэгэхээр одоо яг энэ бодвол замын хөдөлгөөний дүрм энэ хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсны дараагаар замын хөдөлгөөний дүрмэн дотроо скутерийн тодорхойлолт орж ирэх байх гэж бодож байгаа. Тэр яг энийг ард нь бол яг монгол хэлээр маш сайн морь тайлбарлаж байгаа юм шиг тайлбарлахгүй бол технологич хөгжөө яваад идэг 11 жилийн өмнөх мопедийн үзүүлэлт одоо шал өөр болчихж байгаа байхгүй. Тэр технологи хөгжингүүт бид нар нэгэн тал хуулинд хүрж нэмэлт өөрчлөлт оруулж байгаа бол тэр технологийн шийдлийг давхар одоо шинжлэх зайлшгүй шаардлага байна. За бас нэг юм байна. Hoverboard гэдэг нэг юм байна. Хоёр төрлийнх байна. Нэг нь болохоор яг нэг том дугуун дээр хоёр талтай дөрөвтэй тэнцвэрээ олж явдаг зүйл. Энийг унжаагаад гэмтэл авсан маш олон хүмүүс байна. За нөгөөх нь болох юм бол хоёр дугууны гол тэнцвэрээ олоод явдаг гიშгүртэй төрөл байна. За энэний бол хүчин чадал бол яг одоо скутер болон түүнээс илүү хүчин чадалтай болцсон байна. Одоо Монголд яг ийм төрлийн хэрэглэгч нар их байна. Яг зөнгөлөх биш юм гэхэд бол байна. Тэр нэгэнт орж байгаа юм чинь энэ мопед, скутер нэмэх нь hoverboard гэд оруулаад явахгүй бол одоо хүүхдүүд яг хөглөрөө нэгэнт хууль батлагдчихгууд хуулиас тойроод hoverboard-ийн хэрэглээ маш их болно. Энэ болохоор нийтийн одоо олон нийтийн зам машин зам дээр хэрэглэх боломжтой өндөр хүчин чадалтай hoverboard-ууд маш их ороод ирсэн байж байгаа. Тэр энийг ингээд орхигдуулахгүйгээр оруулах саналтай байна. Ерөн зүгээр. Тэгэхгүй болохоор яг энэ чинь агуулгын хувьд 2 дугуйтай юу, 1 дугуйтай юу гэдээ явж байгаа. Гэтэ яг энэ бол ингээд хуулиас гадна үлдчих шиг болох юм. Энд дээр ямар судалгаа байна? За, оюн гишгшүүний микрофоныг өгье. За, ер нь бол нэр томьёо болон хуулийн зохицуулт нийцүүлээ замын хөдөлгөөний дүрмийг шинчлэх, зохих өөрчлөлтүүдийг тусгахыг бол улсын хурлын тогтоолоор үүрэг болгочихж байгаа. Яг энэ нэр томьёоны хувьд бол замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1-12 дээр нэр томьёог нь маш тодорхой тусгаад өгчөж байгаа. Энэ дээр юу гэж байгаа гэхээр мопед түүний төрөлд хамаарах скутер тэдгээртэй адилхах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл гэж ямар тээврийн хэрэгслийг хэлэх вэ гэхээр 50 куб сантиметрээс ихэхгүй ажлын багтаамж бүхий дотоод шаталтад хөдөлгүүртэй эсвэл 0.25 кВ-аас 4 кВ хүртэл чадал бүхий цахилгаан хөдөлгүүртэй техникийн дээд хурдан 50 км/цагаас ихэхгүй 2 эсвэл хэд хэдэн дугуйтай тээврийн хэрэгслийг гэж заасан байгаа. Тэгэхээр үүнд одоо жишээлбэл hoverboard чинь техникийн нөхцөлийнхөө хувьд жишээлбэл 0.25 кВ-аас доош байвал энэ зохицуулалт орохгүй. 0.25 кВ-аас дээш хүчин чадалтай байх юм бол энэ хуулийн зохицуулалтанд ороо явна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр одоо яг тийм дугуйтай, иймтэй гэж ингэж нэрлж хийх бол угаасаа боломж байхгүй. Яг Эрдэнэ олд гишүүний хэлснээр энэ бол ингээд бараг цагаар өөрчлөгдөж явж байгаа хэлбэр, дизайн, өгөгдөл, нэр томьёо бүх юм өөрчлөгдөж явж байгаа учраас ингэж орж ирж байгаа маа. Тэгэхээр яг энэ нэр томьёотой нийцээд замын хөдөлгөөний дүрмэн дээр нөгөө мопед гэдгийн оронд яг мопед түүний төрөлд хамаарах скутер гэд яг энэ нэр томьёогоор өөрчлөгдөх юм байгаа юм. Тэгэхээр энэ цаашаага ийм нөхцөл байдлаар одоо ийм нэр томьёогоор нэршлэр цаашаа явна гэсэн үг.